Дараагийн мэдээлэл. Ирээдүйн Монгол улсын инженер зохион бүтээгчдийг бэлтгэн гаргадаг өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургуулийн үзэсгэлэн өнөөдөр нээлттэй. Тус үзэсгэлэнд сурагчид өөрсдийн эзэн бүтээлээ дэлгүү үзүүлдэг. Ингэснээр сурагчдын өөрсдийгөө илэрхийлэх бүтээлээ улам бүр сайжруулах, бусадтай санаа бодлоо хуваалцах гээд олон боломж бүрддэг байна. Урд хятадаас ингээд претендер машин орж ирээд үйлчлэлийн салбарт маш ихээр хэрэгэлдэг. Тэр явдлыг багасгахын тулд ингээд өөрийн ингээд зохион бүтээсэн претендер машиныг хийсэн байгаа. За энэ претендер машин нь болохоор ийм 6 пампаас бүрдсэн коктейл хийх зориулалттай претендер машин байгаа. Жишээлбэл энэ нэгдүгээр памп дээр болохоор лимоны шүүс холбогдож гисэн байгаа. Тэнгүүд тэр коктейл лимоны шүүс 50 мл ордог бол шууд 50 мл гээд газтай бас 100 мл ордог бол 100 мл гэж оруулж өнгөтэй шууд пампыг ажилуулад коктейлийг гаргаж өгч байгаа. Шинжилгээний техник хөгжлөө дагаад хүүхдүүдийн маань ур чадвар үүнтэй зэрэгцээд жил болгон дэвшиж байгаа. Сурагчид багш нарынхаа үйл ажиллагааг манай эцэг эхчүүд маш сайн дэмжиж өөрөлдвөл гурвалсан харилцаа бол өргөн утгаараа энэ сургуульд хэрэгждэг учраас хүүхдүүдийн маань сурч мэдхэн хүртэл ийм ач холбогдолтой байдгаа гэж миний хувьд бол үзэж байна. Сурагчдын хувьд өөрсдийн суралцсан хичээл болон хамрагдсан секц дугуулангаас сурч мэдсэн мэдлэгээ өөрсдийн бүтээлд шингээсэн байна. Ингэснээр ирээдүйн шилдэг инженер, зохион бүтээгч болох эхлэл суур тавигддаг хэмээн сургуулийн удирдлагуудын зүгээс хэлж байна. Мөн тус үзэсгэлэнг нээхэд эцэг их, асран хамгаалагч болон багш сурагч нарын гурвалсан хамтын ажиллагаа хамгийн их тус дэмжлэгийг үзүүлсэн гэдгийг онцлон хэллээ.